Баянхонгор аймгийн Эрдэнэ цогт сумынхан 2016 оныхоо ажил бүтээлийг дүгнэж шинэ жилийн цэнгүүнээ 12 дугаар сарын 30-ны өдөр хийлээ. Улирагч оноо өндөр амжилттайгаар үдэж буй тус хамт олон шинэ жилийн цэнгүүнээ 80-ад оны хэлбэрээр зохион байгуулсан нь тус баярт оролцсон хүмүүрт онцгой дурсамжтай мэдрэмжийг төрүүлж байсныг ярьж байсан юм. Тус баярын арга хэмжээнд засаг дарга Бат Жаргал, түүний урлагч Батсэр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч их бот, аймгийн засаг даргын тамийн газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Эрдэнэсэн давг, өнөөгийн Баянхонгор сайнны эрхлэгч санаа даг нарын албаны хүмүүс оролцож Эрдэнэ цогтчуудад хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэ цог сумынхаа ард иргэд, хүүхэд багчууд, эрхэмсэг ноёд татагтай та бүхний энэ оройн амар гомдон айтгаж мэдчилье. Өнгөрч байгаа өдрөн одож буй 2016 он түүхэнд үлдэх мөртөө дуурсгалдартай өрнөө сайхан жил болж өндөрлөж байна. Энэ онд та бид бүхэн улсын хурл, аймаг нийслэл, сум, багийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиудыг амжилттай зохион байгуулж, сонгуулийн үр дүнгээр томилогдсон хурлын дарга, засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж үйл ажиллагаанд шамдан ороод байна. Өнгөрсөн жил манай Баянхонгор аймгийн хувьд амжилт бүтээлээр өрнөө сайхан жил болж өнгөрсөн. Тухайлбал 2016 онд та бид бүхэн хамтдаа Хонгор нутгийн маань унган танай нутгийн алдартан Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн төрийн соёлд гончгийн бюрократийнхаа 100 жилийн ойг нийт ард иргэдийнхээ хамтаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж энэ хүрээндээ нарны дуулал улсын уралдааныг зохион байгууллаа. Улсын уралдаанд маань нийтдээ 16 аймаг, 30 гаруй театр, дуу бүжгийн, чуулгын алдар нэр хүндтэй дуучид оролцсноос манай аймгийн дуучид энэхүү нэр хүндтэй уралдааныг өнгөрснийг бас та бүхэндээ дуулгахад таатай байна. Баянхонгор аймгийн маань бүтээлч хөдөлмөрч иргэд та бүхний дэмжлэгтэйгээр та бүхнийхээ хүч оролцоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүн маань жилээс жилд өссөн сайхан амжилт үзүүлж байна. Үүний зэрэгцээ Баянхонгор аймаг 2016 онд түүхэндээ анх удаа 7 тэрбум давсан буюу 7.2 тэрбум төгрөгийн татврын орлого улсын болон орон нутгийн төсөв төвлөрүүлж нийт төлөвлөгөөгөө 800 гаруй сая төгрөгөөр давуулсан амжилттайгаар энэхүү шинэ жилийнхаа баяр ажил арга хэмжээтэй учран золгож байна. Өнөөдөр бас нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлэх ёстой. Өнөөдөр Эрдэнэ цог сумын маань бүтээлч хөдөлмөрт малчид маань гэсэн танай сумын хамт олон 5 төрөл дээр нь бас мадаа өсгсныг бас та бүхэнд дуулахад таатай байна. Баянхонгор аймгийн хэмжээгээр энэ жилийн эцсийн мал толгойн урьдчилсан дүнгээр нийтдээ 4 сая 232 мянга 552 толгой мал тоолуулж энэ одоо анх үүсгэн байгуулагдсанаас хойш Баянхонгор аймаг анх удаага 4 сая гэсэн ийм эрхэм томхон тоогд авсан мал сүрэгтэй болж ард түмний маань ажил амьдрал бас зэгцэрч дээшлэх ийм сайхан боломж нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Улиран одож буй 2016 оноо та бүхэн ийхүү ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар хөдлөө. Угтан ирж буй 2017 онд та бид бүхэн их ивийг хичээж аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймаг сум орон нутгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх 2017 онд дэвшүүлэн тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө нэгэн баг болж, нэгэн зорилго сэтгэлтэйгээр тууштай хөдөлмөрлөж чадна гэж бодож байна. Үнэхээр эдийн засаг улс орны маань нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч тавьсан зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд та бид бүгдийн бүгдээрнгийнх нь бүтээлч хөдөлмөр гар бие туйлаач чухлаа гэдгийг бас өнөөдөр энэхүү ташхимыг ашиглаж бас онцлон тэмдэглэж хэлье. Тусмын авиаслаг хүүхэд багчууд, залуучууд болон төрийн албан хаагчид урлагийн тоглолтод өөрсдөө зохион байгуулан оролцож авиас үйлдвэрлэлээ үзүүлсэн нь хурсан олны мэлмийн сонорог нялааж байсныг онцлогчтой. Сайлихны өдөөс бид уулан хөнгөө годамжяг энд дуусан гэрэл тусан
Ходруусан саладамаас хойш мотор хурцсан салхины шилэн далд урсан чамайг дурсан ходруусан соцарвин адреналин зүрхэнд вин serotonin утсан гэж нэгэн дүүгүй so feel this gravity сотлас хүндэрх энэ би гунгаса тасрах энэ үе high speed I ship to you Ахтасандоны хугаяр хой Маргашинар хо хамтаяр хой Ужгүй тэнгэрийн гол бүр хаяро Энэ үеэр оны шилдэгүүдэд тодруулж урам зэргийг нь ялаж аймаг сумын шагналаар шагнаснаас гадна ажил бүтээлээрээ бусдаас шалгарсан зарим хүмүүс өвлийн өвгөн бэлгээ гартууллаа. 신ong 신세대에 가다도 근데 그런 것이야. 시간이 좀 자기들 갖고 쓰다가 자기들 그런 쪽이 방어도 쓰인 못해가고 프로젝트 시키게 그렇게 없음. 바르듯이 하도하고 때 그스 떨어서 하는데 그리고 그쪽 때에 그 정도로 결국에 많이 같은 콘텐츠가 시작해요. 자, 저기 어쩌고부터 한번 나갔으면아 결국에 무슨 소리가 있음 어쩌고부터 한번 보잖아. Эрдэнэ цогтчууд өнгөрсөн жил 5 түмэн сарлагийн баяраа амжилттай зохион байгуулж Эрдэнэ цогтын сарлагийн сүгээр бяцлаг хийж улмаар өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болсон. Ажил үйлсээрээ аймагтаа гэлтгөө улстай өндрөөр үнэлэгдсэн зэрэг олон амжилтыг өөрсдийн хүчээр гаргажээ. Үүнийг зөв чиглүүлэн заалж авч явсан төрийн ажлын асар их туршлага бүхий. 5 дахь удаага засаг даргаар тэмдэглэдэн ажиллаж буй Төмөрбаатарт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгосныг аймгийн засаг дарга Батчаргал засаг даргын орлогч Батсёрнаар энэ үеэр гартууллаа. Оны босгон дээр Баянгар аймгийн маань бүтээлч иргэдийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын ерөнхийлөгч зарилга гаргаж шагнаж урамсуулсан. Нийтдээ 50 гаруй хүн шагнагдсан бөгөөд үүнээс Баянгар аймгийн 6 иргэн Монгол Улсын төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээх эрхэм үдтэй шагналаар шагнагдсан. Энэ дотор та бүхний удирдагч, танай сум хамт олонны мандайлагч Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралд 4-тэй сонгогдож 5-тай засаг даргаар улиран сонгогдож хамгийн томоохон амжилтыг үзүүлээд байгаа. Үйл ажиллагааныхаа амьдралынхаа бүхий л туршид сум орон нутгийнхаа хөгжил цэцгэлэлт хүн ардынхаа сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн нэгэн эрхмийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар шагналсан байна. Ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн 2016 оны 19-23 өдрийн 170 дугаар зарилгаар Эрдэнэ цогт сумын засаг дарга Цэрэндор жогтой Төмөрбаатарыг Монгол Улсын төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналсан байна. Баяр хүргэе. Монголын төрд 40 жил ажилласан байна. Монголын төрд 40 жил ажиллахдаа яг хөдөө яг засаг захиргааны анхан шатны нэгжид 40 жил ажиллаж хөдөөний ард түмэн малчтай хан дунд энд төрд ажилласан 40 жилийг өнгөрөөжээ. Миний төрд ажилласан
Энэ одоо он жилүүд бол хоёрхан сумтай холбоотой юм аа. Би анхаа эхлэж төрд цаг сумд очихдоо сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн дасгийн нягтлан бодогчоор очиж байсан. Тэгээд цаг сумд үндсэндээ 30-аад жил ажиллаад төрлөг нутаг Эрдэнэцогт сумдаа Эрдэнэцогт сумынхаа ард иргэдийн дунд хурж ирж ажиллаад 9 жилээр орж байна. Миний энэ шагнал өнөөдөр авсан энэ шагнал бол хөдөөний сайлган сэтгэлтэй жинхэнэ сайхан ард түмний дунд 40 жил өнгөрөөсний буян гэж бодож байна би. Энэ хоёр сумын ард иргэд үнэхээр ажлыг маань дэмжиж, ажлыг маань урагшлуулж, сүү шиг цагаан сэтгэлээр замыг минь засч ийсний гавья гэж бодож байна. Өнөөдөр сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх энэ их ажлын яг гараан дээр аймгийн засаг даргын орлогч дарга, аймгийн хилцээний дарга, манай хурлын төлөөлөгч, Баян хонгор Чандман компани захирал, хэвлэлийн төлөөлөгч бүрэн бүрэлдэхүүнтэйгээ ирж намайг хүндэтгэхээс гадна Эрдэнэцогчдаа хүндэтгэж байгаа асуудалд би та нарын өмнөөс гүнээ талархаж байна. Талархал илэрхийлье. Цаашдаа үлдсэн хугацаагаа би төр засгийн энэ өндөр найдвар хүлээлгэж төрийн дээр чагнал хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одонгор шагнаж байгаад хурамшиж, улам урагшаан, улам зүтгэж, улам хамтарч, улам нэгдэж, улам ихийг бүтээхийг болно. Ард түмэндээ баярлалаа. Баян хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Эрдэнэгийн их бат нь 2016 оны орон нутгийн ээлжид сонгуулиар тусмаас нэр дэвшиж ялалт байгуулсан. Төлөөлөгчийн хувьд сумаа хөгжүүлэх олон ажил арга хэмжээг тусмын удирдлагуудтай сэтгэл гар нийлэн хийж эхлээд байгаа тэрээр өдгөө Чанман Баян хонгор компани захирлаар ажиллаж байна. За, юуны минь шинэ оны баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд шинэ оны мэнд хүргье. Эрдэнэцогт сумаас сонгогдсон таны хувьд энэ нутгийн төрлөх нутаг басныхаа бас шинэ жилийн баяр арга хэмжээнд оролцоод сэтгэл өндөр байгаа. За сумын шинэ жилд одоо яг тэгж орж үзээгүй байсан байна. Тэгээд одоо төлөөлөгч болоод анхны шинэ жилд орж ин яг тийм дээр үе одоо яг сургуульд байх үеийн шинэ жил яг санаанд орж ирж байна. Тэр алиалагч нар те тэгээд өрнөл энэ төр нь бол их сайхан байна. Манай нутгийн одоо залуучууд их авьяастай байна, мундаг байна, их барахж байна. За тэгэхээр 2016 оны таны хувьд ямар амжилт бүтээлтэйгээр үдэж байна? 2017 онд бас ямар зорилгыг тавьчаад байгаа даа? Эрдэнэцогчдынхаа төлөө хийх бүтээх гэдэг итгэлтэй авч байна. За 2016 он бол маш одоо юу гэдэг ялалтаар ариун амжилтаар ариун жил болсон. Энэ нутгийн төлөө зүтэг гэж энэ нутгийнх нь намайг нутгийнхаа хүүхдийг сонгосон. Тийм учраас би ард иргэдийн итгэлийг алдахгүйгээр энэ орон нутгийн хөгжлийн төлөө ажилланаа. Тэгээд сая бас миний одоо хамтран зүтгэгч Төмөрбаатар ах маань бас төрийн дээд одон хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одон авсад маш их баярлж байна. Тэгээд бид хоёр хоршоод ажиллахад Эрдэнэцогтыг нэг сайхан хөгжүүлнэ гэсэн итгэл дүүрэн байна. Энэхүү 2016 онд Эрдэнэцогтын хөдөлмөрч төмний дундаас хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одонд нэгээр төрсөн. Хөдөлмөр бүтээлээр улс аймгаасаа өндөр үнэлгээ авсан. Амжилт дүүрэн жил болж өндөрлөө. Их нутгийн хөгжил дэвшлийг илүү хурдаар хөгжүүлэх хүн зооныхаа амьдрал ах үед тодорхой хэмжээний өөрчлөлт авчрах олон ажлыг 2017 онд энэ сум орон нутаг түүний удирдлагууд хийх юм байна.